За эрхэм мөндөд ноёд хатагтай нараа саяхан хэд хоногийн өмнө Америкт бол маш том үйл явдал болж өнгөрлөө. Та бүгд мэдж байгаах. Экс ерөнхийлөгч Дональд Трампын амьд нь халлах, орлох болж бол аз улахад бүтлгүүцсэн. Тэгээд Дональд Трампын амьд нь хүрч чадаагүй. Гэхдээ ард нь зогсож исэн нэг хүн бол нас урсан. Тэгээд ерөнхийдөө ингээд болсон үйл явдлыг хараад байхад бол логик биш, маш хачирхалтай сонь зүйлс аюу их байна. Тэгээ зөвхөн биш гэж хэлж байгаа юм биш. Ер нь Америкчууд бараг л тэр чигтээ тэгэж бодож байгаа. Тэгээ би энэ бүхний хараад ерөөхдөө энэ сэдвийн талаар бичлэг хийхгүй бол болохгүй байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Тэгээд яг одоо бэлдээд сууж байна. Бүгдээрээ тоглон суугаад таалан сойрхороо. За шууд үйл явдалтай оръё. Үйл явдал 7 сарын 13-ны орой 6 цаг 5 минутын үед бол өрнсөн байгаа Пенсильвани мужийн Батлер гэдэг нэртэй газар. За яг одоо бид нэр үйл явдал болсон газрыг бол дээрээс нь харж байна. Халлага хийх гэж оролцсон хүн Трампын яг яриа хийж исэн тайзнаас 137 метрийн хол байсан байгаа. Тэгээд яг тайзных нь ард хамгаалалтын одоо мэрэгэн буучид байсан 134 метрийн хол яг ингэж байрлсан байгаа. 137 метр гэдэг бол бас тийм ч ихтэй ойрхон биш. Харж байгаа хөл бөмбөгийн талбай бол бидний стандартын хөл бөмбөгийн талбай бол 100-аас 110 метр байдаг. Тэгээ хөл бөмбөгийн нэг цагаас нөгөөсөх рүү гүйхэд бол харахад бол ямар зайтай харагддаг үлээ те. Тэгэхээр тэрнээс бараг хол гэсэн үг. Тэрнээс дахиад 20 30 метр хол гэхлээр бас ямар зайтай гэдэг нь бол харагдж байгаа. Тэгээд эхний 3 сум тавигдсан. Эхний 3 сумны нэг нь Трампын чихийг онсон байна. Тэгээд хамгийн сонирхолтой гэх юм уу, итгэмээргүй гэх юм уу зүйл нь юу вэ гэхээр та хэд бичлэг харах юм бол ойлгомжтой. Яг Трамп хажуу тийшээ яг харахад нь чихийг нь баруун чихийг нь ингэж шүрхсэн байгаа байхгүй юу сум. Тэгээд хэрвээ Трамп хажуу тийшээ тэр слайд самбарлууга хараагүй байсан бол сум тархийг нь онох байсан. Дээдлийн зураг бол хажуу тийшээ слайд руугаа харсан байдлаар чихийг нь онсон яг босон үйл явдал байна. Хэрвээ Трамп чигээрээ үзэгчдтэйгээ ярьж исэн бол сум бол ингэж тархины ард хэсгийг бол онох байсан байгаа. Тэгээд ингэж гарсан сум бол амьд үлдэх магадлал маш бага. Тэгээд ийм учраас хүмүүсийн хардлага бол ихсэн. Өчтөр Facebook дээр босон явдлыг ярилцахад бол түшгээ наа чинь жүжиг шүү дээ. Наа чи зүгээр л Трампын жүжиг шүү дээ. Бүх зүйл зохион байгуулалттай. Бараг л Трамп чихрүүгээ буудуулахын тулд ингэж хажуучаа харсан гэдэг ч юм уу те. Тэгээ ерөнхийдөө олон хүмүүсийн сэтгэлдлүүдийг харлаа. Цэргийн туршлагатай найзуудаасаа асуулаа. Тэгэхэд бол яг хийсэн дүгнэлт юу вэ гэхээр барагтай хүн үүнд жоохон галзуус хөтөл биш бол чихрүүгээ буудуулах төлөвлөгөө тийм өндөр эрсдэлтэй төлөвлөгөө гаргахгүй. Та ингэ бодолтой. Одоо чихчи өөрөө тарихтай маш ойрхон байдаг хэсэг тийм үү. За тарих биш юм а гэхэд гавлын яс өөр ямар эмзэг хэсэг үлээ те ямар мөрлөвгөө гардлууга буудуулж байгаа юм биш. Тэгэхэд бол ерөнхийдөө үнэхээр л тэнэг биш бол хинч чихрүүгээ буудуулах эрсдлийг үүрэхгүй. Ялангуяа Дональд Трамп тийм үү. Яг л энэ чинь бараг нэг 2 см-ийн л юм яригдж байгаа шүү дээ. Нэг 20 мм-тэй дээдлэн амьдрал дээр зүгээр 5 метрийн зайтай буутгаж сайн бууддаг хүн тэр эрсдлийг бол ер нь бол хэцүү. Тэр магадлалыг бол тийм учраас хэдүүлээ шууд хасъя. Яг үнэхээр зохион байгуулалттай гэж хүчилж үзэх юм бол нэг ийм арга бас би харсан. Чихнийхээ одоо тэ жижигхэн тэр юун дээр нь ингээд жижигхэн одоо дайр гэдэг ч юм уу жижигхэн тэслэгч ингэж чихнийхээ энд ингэж наагаад тэ орхоос өмнө наагаад тэгээд ингээд буудуулсан юм шиг. Яг хөө тийм юм бол харсан. Гэхдээ бас магадлал багтай. Тэгээд зураг авдаг хүмүүст хандлахад зургийн тал дээр бол нэлээд сонирхолтой зургууд гарч ирсэн. Яг одоо Трампын чихийн дайраад ингээд өнгөрж байгаа сум бол камерын дуранд өрсөсөн. Камерын дуранд бол сум ингэж харагддсан байна. Тэгээд яг одоо бидний харж байгаа энэ зураг бол нэлээд од болж байгаа. Бараг хүмүүсийн профайл зураг дээр аюу их зэрэг зураг дээр нь би аюу харсан. Зураг авдаг нэлээд мундаг шагнал авж исэн зурагчин энэ зургийг авсан. Халахын дараа бол одоо гараа өргөж одоо fight буюу одоо тулдаараа гэсэн юм өгүүдийг хэлж бол буусан. Тэгээ халдвар хийсэн хүний хэрэгэлсэн буу нь ямар буу байсан бэ гэхээр AR-15 гэдэг нэртэй буу байгаа. Яг одоо бид нар зургийг харж гин хагас автомат буу. Яг одоо зургийг харж гин. Тэгээ нэг сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр нэг л танил буу харагдсан. Миний Легонд байхдаа барьж исэн буу юм элэ. Мөн байгаа сте. Энэ буу байна. Энэ байна. Харж байгаа.
За тэгээд тэрхүү жихийг шүргсэн 3 сумны дараа бол Трамп доошоо суусан. Хамгаалалтын ажилтнууд гарч ирсэн. Тэгээд тэрний дараа бол 5 сумаар дахиж буудсан. Тэгээд энэ бүх үйл явдал болсны дараа нь хэдэн секундын дараа хамгаалтын мэрэгэн бууч нар бол халдлага хийх гэж оролцсон хүнийг бол буулгаж авсан байгаа. Хамгаалтын ажилтнуудын бууг яг одоо бид нар харж байна. MK13 гэдэг нэртэй 5 сумтай магазинтай метр 20 см-ийн одоо урттай яг цэвэр снайпер буу байгаа. Тэгээ миний бодлоор энэ дээр хамгийн том асуудал гарч байгаа байхгүй. Юу вэ гэхээр одоо эн чинь ингээд бараг л хөдөө газар байгаа шүү дээ. Та тэрвээ зургийг ингээд харах юм бол бараг л тэр хөдөө газрын хажууд нь 100 хэдэн метрийн хажууд клубтэй X ерөнхийлөгч Дональд Трамп ингээд яриа өгж яхад тэр дээвэр дээр байгаа хүнийг хамгаалтын ажилтныхан 2-3 минутын өмнө анзаарсан гэж яриад байгаа байхгүй юу. Айгүй олон их сурвалж дээр тэр нь байгаа. Тэгээ хамгаалтын ажилтнууд тэрийг анзаараад буутах тушаал дээрээс нь өгөөгүй байхгүй. Эхний хідэн сум тавигдах хүртэл. Сүнэн байгаа зү. Тэгээ бүр хачгалтай нь юу гэж хамгаалтын ажилтнууд байтугай үзэгчид дундаас буутай хүнийг буутахаас өмнө тэр хүн буутай байж таа гэж орилж анзаарсан байгаа. Тэр нь болохоор бичлэн дээр хүртэл үлдсэн. За нэг бичлэг юм байна. Тэр буутай байна гэж орилж байгаа байхгүй. Тэр буудаач тэр буутай биш таа гэдэг байгаа байхгүй. Үзэгчид дундаас аль хэдийн буужнаад эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгэл яг шууд ихний сумнууд тавигдж байгаа байхгүй юу. Өөр нэг бичлэг байна. Халлаа үйлдэгчийг одоо ингээд дээвэр дээр мөлхөөд гарч яхад нь бол хүмүүс анзаарч бичлэг хийсэн. Not because it's graphic, but because it's hard to imagine how this failure in perimeter security in advance could happen. Attendees standing here noticed the shooter already on top of the roof. It was recorded on video and posted on X by an attendee in the crowd who spotted the shooter crawling. Детайд боддоо хамгаалтын ажилтнуудаас илүү тэр ирсэн хүмүүс нь төрүүлж мэдээд ойрлоод ингээд арга хэмжээ авахыг хүсэж исэн. Тэгээд ингэж бодлоор миний хувьд бол зүгээр л энэ бол цэвэр зохион байгуулалттай Дональд Трампын амийг хөнөөх ордлого байсан гэж бодохоор Дональд Трампын өөрийнх нь тэр сонгуулийн сурчлага бол арай биш ээ. Арай би бол тэгж бодохгүй байна. Одоогийн ерөнхийлөгч нь Байден байгаа шүү дээ. Тэгээ Байден Трамп хоёр ерөнхийлөгчийн одоо сонгуульд өрсөж байгаа шүү дээ. Тэгээ миний бодлоор бол зүгээр ш нэг тохиоллоор хамгаалтын ажилтнууд нь бүр 8 сумаар бууцны дараа тэр халдагчийг бол буудж унгаас нь бол тохиолдол биш байх гэж бодож байгаа. Энэ бол бүр бүл бүтэн бидний бодож байгаас том нөлөөтэй одоо зохион байгуулалт гэж бодож байгаа. Яаж ч бодсон та зүгээр л бодолтой. Бүл бүтэн Дональд Трамп ингээд хөдөө зилүүд газар яриа хийж ах чинь тэр том дээвэр дээр нэг нөхөр хортой залуу. Нөгөөд нь хортой залуу. Ямар хүн байсныг та хэлэх үү? Томас Крукс гэдэг яг одоо бидний харж байгаа ямар ч цэргийн дуршлаг байхгүй зүгээр л буудалгаар жоохон хичээлсэн хортой залуу ингэж амьд нь хүрэх гэж ингэж зөрлөө шүү guys. Ингэж зөрлөө шүү. Тэгэхэд хамгаалтын ажилтнууд ингээ хар зогсоол бүхэл бүтэн 8 сум бууцныхын дараа буутна гэж байх уу? Guys. Тэгээд ямар азар Трамп зүгээр тэр хажуудлын нэг ганц слайд нэг PowerPoint-ийн нэг хуудас аварчж байгаа байхгүй ами. Энэ бүхэн бүр ингээд бүр үнэхээр хачгалтай. Үнэхээр хачгалтай. Өөр хачгалтай зүйл нь гэвэл халдга үйлт гэж оролцсон хүн бол өөрөө бүгд найрамдах намын хүн байсан. Трамптай ижил нэг нам гэсэн үг. Тэгээд яг 22 онд ахлах сургуулаа төгсөөд ямар нэгэн сэтгэл зүйн эмгэг гажиг юу гэдیں тийм байхгүй. Тэгээ одоо хүртэл яг эцсийн байдлаар халдлага үйлсэн шалтгааныг нь бол тогтоогоогүй байгаа. Тэгээд нэг сонин зүйл нь юу вэ гэхээр вэ штэ. Халдлага үйлсэн залуу BlackRock гэдэг компани сурчлаганд тоглож исэн байгаа юм. Яг одоо бид нар харж байна. Тэгээд энэ сурчлагыг YouTube дээрээс ерөөхдөө устгахтаад байгаа. Тэгээд нэг нь оллоо. 2 оны өмнө постлсон байна. AP and honors economics. Тэгээд харж байна. Мань хүний таньж байна. Мань хүн энд сууж байна. Pittsburgh, Pennsylvania. Financial well-being to me is knowing that I can be free to do the things that I love to do. I hope when I retire someday they say that guy made this place a special place to come to school. За баригцаа. Манай хүн BlackRock-ийн сурчлаганд тоглож исэн. За, BlackRock гэж юу юм бэ? Хүмүүс яагаад ингэ бужигнаад ач холбогдол өгöd байгаа юм бэ гэхлээр вэ штэ. Та BlackRock-ыг мэдгүй мүү? Дэлхийн хамгийн том компани мэдгүй юу? BlackRock вэ штэ. Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын компани 10 триллионы хэмжээний хөрөнгийг бол удирдан зарцуулан
төлөвлөдөг компани байгаа. Бид нар өмнө ярьжсэн тийм үү Illuminati, Rothschild family гээл одоо дэлхийг нууцаар өдөрддөг одоо ардлынх нь хамгийн жинхэнэ том гарууд ингээл BlackRock бол ер нь бол жоохон тиймэрхүү. Гарууд. Тэрэ BlackRock-ийн хувь эзэмшдэг компаниуд 24 оны эхний үеэрний байдлаар харах юм бол зах цухаас нь зүгээр дөрдөө. Microsoft, Apple, Nvidia, Amazon, Meta харж байгаа. Google, JP Morgan, тэгээд Tesla, Salesforce харж гинөө. Coca-Cola, Pepsi. Тэгээд та зарим яг удаа асууж байгаа. Окей, BlackRock том компани маань. Хатлага үйлдэх гэж оролцсон залуунд BlackRock-ийн сурчлагаанд тоглож ирсэн юм. Тэгээд юу гэж түшгэ. BlackRock Украинд хамгийн ихээр хөрөнгө оруулдаг компани гэдгийг та нар мэдэх үү? Зах цухаас нь харж байгаа 24 оны 3 сар саяхан 15 тэрбум доллар guys 15 тэрбум доллар Украиныг дахин төлөвлөхөд хөрөнгө оруулсан. 23 оны 9 сард бас тусламжийн нэрээр хэдэн тэрбум. Харж байгаа BlackRock, JP Morgan 15 тэрбум. Энд зүгээр тэрбум долларууд яригадаад байгаа байхгүй юу? Сая биш. Тэрбумээр нь. Дан ихснээс хойш Америкийн Конгресс нийт 175 тэрбум долларыг Украинд тусламжаар төлөвлөсөн. Тэгээд хэдүүл өмнө ярьж ирсэн шүү дээ. Дайн бол магадгүй хамгийн том бизнес хөрөнгө оруулалт гэсэн утгаар ер нь бол энэ маш өндөр эрх мэдэлтэй хүмүүс харах нь бол олонтой байдаг. Тэгээд тэрний жишээ нь бол энэ. Тэгээд Америкийн ард түмэн өөртөө дургүй байсан. Хүүе бид нар яаж амьдарч байгааг хараа л та. Одоо ингээд орон гэргүй хүмүүс Америкт маш их байна. Инфляц, амьдралын түвшин юу гэдэг нь те. Тэгэхэд ингээд яагаад бид нар ингээд Украин руу зүгээр тэрбумээр нь ингээд Байдны засгийн газар тэрбумтэр нь тусламж өгöd байгаа юм бэ те. Тэгээд энэ бүхэн ийм ухаан нарийн учиртай байгаа байхгүй юу. Тэгээд эцэст нь яаж холбогдож байгаа вэ гэхлээр та одоо бүгд ойлгож байгаа. Хэрвээ Трамп сонгуулиар гарах юм бол энэ бүх Украин руу орох тэрбум одоо долларууд зогсон тийм үү. Тэгэхээр энэ дотроос асар том тэр мөнгө угаалтууд байхгүй болно гэсэн. Трампын угаасаа хамгийн том эсрэгүүцдэг зүйл нь бол энэ. Бид нар яагаад Украин руу тэрбумээр ингээд тусламж олгоод гадныхан руу тусламж олгоод ингээд явуулаад байгаа юм. Бид нар өөрсдөө амьдралыг харалтаа тий. And we need to expand funding, recruiting and training for police departments nationwide. This is not a matter of money, this is a matter of will. If the United States has $40 billion to send to Ukraine, we should be able to do whatever it takes to keep our children safe at home. We spent trillions in Iraq, trillions in Afghanistan. We got nothing. Before we nation build the rest of the world, we should be building safe schools for our own children in our own nation, right? Тэгээд ийм учраас миний бодлоор ер нь бас маш олон хүмүүсийн бодлоор энэ бол зүгээр ч нэг Трамп дургүй нөхөр Трампын амьд хүрэх гэж оролцсон зүйл биш ээ. Энэ бол тэрнээс том зүйл ээ. Эсрэг талынх нь одоо өнөөдрийн Америкийн засгийн газар тэр хамгаалалтын ажлууд яагаад ихний хитэн сум тавигдсны дараа, ихний сум хитэн сумаар бууцсны дараа тэгж тэр хүнийг буудаж байгаа юм бэ те. Энэ бүхэн зүгээр ч нэг тохиол биш ээ. Яаж ч утсан. Гэхдээ Трамп хажуу тишээ тэр слайд руу хардаг бол тэр бол зүгээр мянгад нэг тохиох ялчгүй амьдрах ёстой хүн байсан юм шиг байна. Мэдхгүй. Тэрийг бол би яаж хэлж мэдэхгүй. За тэгээд дөнгөж маргааш нь Трамп бол олон нийтийн өмнө дахин гарч ирсэн, маш сүртэй гарч ирсэн. Yeah. Нэг танил дуу баг чинь. Монгол дуу шүү дээ. Арт нь Rocket Bay-ийн дуу байна уу? Тэгээ Rocket Bay гэснээс 9 сарын 14-нд төв цэнгэлдэгт Rocket Bay-ийн Пуужин баяраа тоглолт болох гэж байна. Далбар худалдаа авах линкийн шууд description хэсгээс хараарай. Тоглолтын ерхий спонсороор Mobicom ажиллаж байгаа. Mobicom та нарт нэг хос билет өгөх юм байлээ. Яаж гэхлээр вэ штэ. Саяын Трамп орж ирж байхад явсан Rocket Bay-ийн зугаатай байлаа дуун дээр дурсамж дүүрэн 7 сар гэдэг нэртэй Рэлсхийн 7 сарынхаа дурсамжтай хэсгүүдийг та нар бусдад хуваалцаал Rocket Bay-ийн тоглолтын тасалбарын эзэн болно гэсэн үг. Дата хэрэгтэй байна гэж үү? Санаа зовлтгүй. Шинжлэхдсэн Mobicom аппликейшнаас зуны дурсамж дүүрэн мөчүүдэд хуваалцах 60 ГБ датагаа 60%-аар хямд аваарай. За тэгээд ямарсан бөөнөрөө 9 сарын 14-нд цэнгэлтгийг бут авцгаая. Уралдаан дэйдэвтэй оролцоорой. Бүх мэдээллүүд description хэсэгт байгаа. Тэгээд бичлэг рүү эргээд орцгоё. Одоо бол хамгаалт шал өөр төвшөнд болсон байгаа бид нар харж байна. Жинхэнэ эйгүү гарууч одоо идэр ихгүй юу? Одоо энэ шүү дээ. Жинхэнэ эйгүү гарууд харж байна.
Ер нь арай нэг өөр байлээ. Хүмүүс ч гэсэн юун дээр нь битсэн байлээ. Аюу их юм бодогдуулсан баха гэхдээ. Трамп өөрт нь ч гэсэн. And therefore, I will tell you exactly what happened, and you'll never hear it from me a second time because it's actually too painful to tell. In order to see the chart, I started to, like this, turn to my right and was ready to begin a little bit further turn, which I'm very lucky I didn't do, when I heard a loud whizzing sound and felt something hit me really, really hard on my right ear, and moved my right hand to my ear, brought it down. My hand was covered with blood, just absolutely blood all over the place. The amazing thing is that prior to the shot, if I had not moved my head at that very last instant, the assassin's bullet would have perfectly hit its mark, and I would not be here tonight. We would not be together. From a much greater distance, and with only one bullet used, took the assassin's life, took him out. I'm not supposed to be here tonight. Not supposed to be here. Yeah. Thank you. But I'm not. That stood bravely on that fateful evening in Pennsylvania. Tragically, the shooter claimed the life of one of our fellow Americans, Corey Comparator. Unbelievable person, everybody tells me. Unbelievable. And seriously wounded. Two other great warriors, spoke to them today, David Dutch and James Copenhaver. I also spoke to all three families of these tremendous people. Our love and prayers are with them, and he lost his life selflessly, acting as a human shield to protect them from flying bullets. He went right over the top of them and was hit. What a fine man he was. We did something which cannot match what happened, not even close. But I am very proud to say that over the past few days, we've raised $6.3 million for the families of David, James, and Corey, including from a friend of mine just called up. He sent me a check right here. I just got it. $1 million from Dan Newland. Thank you, Dan. I ask that we observe a moment of silence in honor of our friend Corey. За тэгээд иймэрхүү маш сонин гачирхалтай үйл явдал болж өнгөрлөө. Та зөвхөн сэтгэлийг доор чөлөөтэй бичээрэй. Хүн болгон миний хөдөлмөрийг үнэлээд лайкад дарж эрсдэл бүртгүүлээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр улан дайжгүй бичлэгээр уулзах болно. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys.